хог одоо энэ болог шамттай газар одоо ингээд хогоо асгадаг. Тэгээд нэг өдөр барилгын хогоо асгаж байгаа л тэгшилж байгаа л барилга байшин барьдаг. Энд иргэдийн аюулгүй байдал зөрчигдөж байна гэдэг энэ Сүхбаатар дүүргийн иргэд энэ Болормоо гэдэг засаг даргатаа удаа дараа шаардлага өргүүлэхэд үл ошоодог. Тэргэнцэртээ одоо нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд засаг даргатаагаа 7 жил болоход нь уулзъя гэд уулзч чадахгүй байхад нь бид нар дээр хандсан. Бэн бочроо бид нартэй энэ засаг даргыг уулзуулаад өгөөч, царийг нь хармаар байна гэхэд бид нар тэрэгцтэй иргэдийг Сүхбаатар дүүргийн гадаа төрж очсон. Энийг мэдчихэд тэр засаг дарга өрөөндөө байгаагүй. Маргааш нь дахиад очиход тэр тэрэгцтэй иргэдийг тусад нь авч уулзаад зайлс гэж штэ залж юм байна. Бид нартэй цуг уулзахыг хүсээгүй. Тусад нь авч уулзаад жижигэн юм асуудлыг шийдээд явуулсан. Одоо хүртэл уулзъя гэж хүсэл тавиад бид нартэй уулздаггүй. Өнөөдөр энэ хүн Монгол улсын иргэн мөн юм уу биш юм уу? Иргэн бол өнөөдөр энэ Монгол улсад ингэж зөрчигдөж байгаа энэ байгаль орчноо хамгаалмаар байна. Өнөөдөр Сүхбаатар дүүрэгт олон мянган хүүхдүүд хичээл сургуульгүй явж байна. 7 жил байхдаа энэ хүн юу хийсэн бэ? Бид нар гомдож байна. Засаг дарга гэдэг хүн гэдэг юм мартцсан байна. Өнөөдөр дарга нар тэр сентид очих юм бол тендер завшин дугарсан иргэдийг яллна. Дарга нэрийдлэр одоо дарамт үүсгэж байна. Уул нь бидний төрийн татврын мөнгөөр цалинжаад бидний татврын мөнгөөр барьсан өрөөнд тэд нэр сууж байгаа гэж бид нар боддог.